То inspired or enabled гэдэг хэлэх хэрэгтэй. Харагдаж байна. Inspired or enabled by Aphrodite, he took Menelaus' wife back to Troy. Helen went with him either willingly or unwillingly. Ancient accounts differ about her feelings, thought and actions. За. За энэ үгэлбэрээр орчуулъя те. Inspired санаа авсан гэх юм. Inspired гэхэр чинь санаа авсан гэхэр гэдэг нь цаашаа чинь. Тэгээ одоо нэг зөвшөөрөл авчлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь эндээс одоо яасан гэсэн. Санаа авах юм нь бол уул нь бол энгийн үед бол зөв те. Энийг тийм их үү. Афродитогоор ингэ урамшсан гэж, урам зориг авсан гэж. Зоригчсан ч юм. Афродитоор ингэ зоригжоод эсвэл боломжтой болоод байна. Enable болж юм яг тийм те. За боломжтой болоод тэгээ тэр эрэхтэй нөгөө Менелюсийн эхнэрийг буцаагаад Менелюсийн эхнэртэй тэгээ нөгөө буцаад Трой руугаа явцсан гинэ. Аваа явцсан гэж те. Хэл нь болохоор явсан тэрнтэй явсан гинэ. За. Эдрийг чинь Aider. Aider үдчихлээ. Aider гэдэг чинь одоо аль нэг гэсэн үгтэй. Аль нь ч биш гэсэн үгтэй. Юулээ? Aider гэдэг чинь аль нь гэсэн үг л. Тэгээ ер нь Aider, Nader гэдээ хоёр байдаг шүү дээ. Aider нь болохоор эерэг утгатай байхгүй юу? Тийм. За. Willingly чи юу лээ? Will гэдэг чинь одоо өөрийнхөө хүслээр гэсэн үг тийм. Willingly. Өөрийнхөө хүслээр бас хүслээр биш аль алуугаар нь ингээд хэлэн тэрнтэй явцсан юм байна. Хамт явцсан тийм. Дээр үед ancient accounts. Дээр үеийн тооллоо. Аккаунт гэдэг чинь одоо Facebook-ийн аккаунт гэдэгтэй адилхан гэсэн үг шүү дээ. Тэмдэглэлч гэх юм уу те. Эртний хүмүүс гэх юм. Тийм. Эртний тэмдэглэлтэй гэх юм уу? Тэмдэглэл явчих те. Ялгаатай тэрний филийн мэдрэмжүүдийн ялгаатай бүртгэсэн гэх юм уу? Тэрний мэдрэмж болон мэдрэмжүүд, бодлууд бас үйлдэлүүдийн тухай ялгаатай бичсэн гэх юм уу? Ялгаатайгаар тайлбарладаг. Одоо нөгөө нэг яг зөвөрмөш инженеэр хэлэх юм бол 2 3 одоо 4 5 өөр ном байлаа гэж бодъё л доо Илиадын тухай бичигдсэн. Тэнгүүд тэр болгон дээр нь Хелен яагаад энэ хинтэй хамт Паристэй хамт явцсан бэ гэдэг дээр одоо нэг бол наачаа угаасаа өөрөө хүсчихсэн болохоор явцсан тий. Зарим дээр нь болохоор өөрөө хүсээгүй ч гэсэн хүчээр аваа явцсан гэдэг ч юм. Тэгээд одоо тийм юм бодож исэн, тийм сэтгэлтэй байсан гэдэг нь өөр байсан гэсэн үг байна шүү дээ. За.
Some say she never went at all but stayed in Egypt, while the Greeks and Trojans fought over a phantom in their likeness. За. За зарим нь хэлдэг тэр хизээч яваагүй. She never went at all те. Огтхон ч яваагүй те. Тонч яваагүй. Бүгд But одоо бүх юм тулж. Тэгээд гихтээ үлдээ Египтэд тэгэх зуур Грек болон Трой хоорондоо дайрлах үед Египтэд сүнстэй тэрний дургуйдах сүнстэйгээ Египтэд үжсэн юм байна гэж. Тэр скол тэр fight over тэр дайнд нь болохоор тэр эмэгтэйтэй адилхан сүнс үжсэн юм байна. No. While the Greeks and ингээд нэг утга байгаа тань. Эхний хэсэг нь нэг утга байгаа тийм үү? While the Greeks and Trojans fought over a phantom in her likeness. За. Тэрнтэй адилхан сүнс. За, юу нэ? Яг хоо ерөнхийдөө Египт ч юм болохоор шал өөр газар шүү дээ. Египт л. Тийм. Египт гэж дуудсан. Яг хоо за болох байхаа. Тиймэртэй ч шүү дээ. Зарим нь болохоор ерөөсөө яваагүй гэхдээ Египтэд үлдсэн байсан гэсэн тийм. Тэгээд тэр хооронд нь юу болж исэн бэ гэхээр Грекүүд болон Тройчууд тэ түүний сүнсний одоо юу гэх юм in her likeness. Одоо зөвхөн л нөгөө нэг яг үнэндээ Тройд байхгүй байхад нь Тройд байгаа гэж бодоод байлцсан гэдгийг хэлээд байна л да. Энийг зөвхөн жоохон драматик байдлаар хэлээд байна шүү дээ. Одоо түүнд таалагдахын тулд ч юм те likeness гэдэг нэг юм бол ямартач түүний сүнсний төлөө ингээд хурамг үзэгдэл те хурамч үзэгдлийн төлөө ч юм. That's our phantom in her тэрний сүнсний төлөө тул дэцсэн гэдэг. Likeness гэдэг нь болохоор төсөөтэй байдал, хөрөг мөрөг гэнэ. За. Тэгээд ерөнхийдөө л ойлгомжтой те. In any case, the loss of his wife was not welcome to Menelaus, a rich, powerful man, whose brother was the even more powerful king of Mycenaean Achaemenid. Achaemenid. Эдгээр чинь тэгтээ Mycenaean Грекийн дэвч тэ. За. За. Бусад кейсэн дээр гинөө. In any case ямар тач тэ. Ядагч гэсэн тэ. За. Ямар ч байлаа гэсэн. Ямар тач эхнэрээ алдсан ямар тач эхнэрээ алдсан таатай Менелаус таатай байгаагүй гинөө. Яг зөв. Яг тийм утгатай. Тийм Менелаус welcome байсан гэж тийм.
баян тэгээд хүчирхэг эрэхтэй тэр нь болохоор ах нь whose brother те. Түүний ах нь те. түүний ах нь За. was тэрний ах нь байсан even more илүү хүчтэй хаан Мисониум болон Аганиумын хүчирхэг хаан байсан юм байна. За тэрний ах нь тийм Мисониум Мисониумны хүчирхэг хаан Аганиумны байсан юм биш үү? За энэ Менелас болохоор өөрөө бас баян хүчирхэг ир байсан байна. Гэхдээ ах нь болохоор бүр илүү хүчтэй. Тэр Майсенаийн хаан байсан байна тийм үү? Агамемнон. За. Ямар тач тий. За. Дараагийн өгүүлбэрийг уншиж чадах юм шиг байна да. За уншиж. За. Тэгэхэд 2 минут гараад. Moreover, Helen's former suitors had vowed to join forces to retrieve her if she slipped from the clutches of her chosen husband. Moreover, илүү бүр цаашлаад тий. Тэгээд бүр цаашлаад Хелений одоо шууран хувцас гэдэг юу? Suitors гэдэг чинь одоо Хеленд гэрлэх санал тавьж исэн хүмүүс гэсэн үг байхгүй. Шүтэн бишрэгчд. Suitors гэдэг юу? Former гэхээр өмнөх хуучин. Хелений хуучин одоо гэрлэх санал тавьж исэн хүмүүс нь дэмжсэн нэгдхийг дэмжих гэж байна уу? Had vowed гэж шүү дээ. To join forces. Vow гэдэг нь болохоор амлах гэсэн үг байхгүй юу? Амлсан нэгдэн гэж. Тангараг үргэсэн нэгдсэн хүчээр retrieve юу лээ? Vowed to join forces гэж байгаа тий. Одоо хүчээ нэгтгэх нь гэж тангаргалсан гэж. Retrieve гэдэг нь буцааж авах гэсэн үг тий. Нэгдсэн хүчээр тэрнийг буцааж авах гэж тангаргалсан хэрвээ тэр энэ дэр ямар бол мэддэггүй наач. Sleep гэхээр шиг л. Гулгах гэсэн үг тий. Sleep. Гулсаад алга болох. Хэрвээ тэр одоо гулсаж алга болоод from the clutch гэдэг нь болохоор өөрийнхөө сонгосон нөхрөөс цаг дууссан. Савар гэж байна тий. За өөрийнхөө сонгосон нөхрийн саварнаас гарсан гулсаад алга болсон тохиолдолд сарвуу тий. Хелений өмнөх сүйт гурилж исэн залуучууд хүчээ нэгтгэж буцааж авчирна гэж амласан юм байна. Тангаргалцсан байсан гэж тий. Бүр цаашлах юм бол. Энэ бол Хелен чинь нөгөө нэг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэ. Тэгээд одоо өөрийнх нь сонголтыг хүндэтгсэн байгаа байхгүй эднэр. Her chosen husband. Тэгээд энэ залууданд өгсөн ямартай ч. Гэхдээ хэрвээ энэ гай ингээд тэ. Тэгэхээр энэ гаяас өөрөө ингээд болио гэд явах юм бол одоо Хеленийг буцааж авчрахын тулд бид нар хүчээ нэгтгэнэ гэж ярьсан байсан байна. Ойлгомжтой. За. Окей, ингээд дуусах уу да.